2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр за Гуам арал дээр Гуамны талбайд Монголын Савсан бөмбөгийн шгшээ баг өнөөдөр орой зочлон тоолно. За багийн тусгай цацгалжуулагчаар хамжид ажиллаж байгаа. Тэгээд баг тамирчдын хувьд бол энэ удаагийн бүрэлдэхүүнд ерөнхийдөө дасгалжуулагч нарын хувьд сэтгэл хангалуун байгаа. За бидний зүгээс бас яг хөндлөнгөөс ингээ үзэгчийн нэмээр харахаар бас багийн бүрэлдэхүүн үнэхээр nice байна. Тэгээ өнөө оройнхын тоглолтод юуны өмнө амжилт хүсье. Баярлалаа. За таны бас өөрийгөө ерөнхийд танилцуулаач. За шгшээ дээрээ дасгалжуулагчаар хэдэн жил ажиллаж байна? Миний өмнө тоглогч байсан. Тэгээд бэртлээс хойш ерөнхийдөө дасгалжуулагч цагсандаа баяр дасгалжуулагч болоод ажиллаж байгаа. Тэгээд 3 жилийн өмнөөс Санжуугийн Азийн наадмаас хойш ингээд шгшээ явахтайгаа ажиллаж байна. Тэгээд энэ бол миний хувьд айгүй азтай. Тэгээд ингээд 3 жилийн явцад маш их зүйлийг сураад шгшээ явахтаа ингээд хамтарч байгаа маш баяртай. За яг спортын одоо салбартаа болсон учраас нэлээд голлох үүрэг оройл үзүүлж жин дардаг хүмүүсийн хувьд бол тамирчин байж байгаа тамирчнаас засгалжуулагчийн замнал руу алхаа орсон хүмүүс маш их гоё үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд мэдээж тамирчин байсан учраас жаргал зовлонгийн одоо маш сайн мэднэ. Илүү тэгээд сэтгэл зүйдээр нь хамаагүй үед бас тамирчтай илүү ойр ажиллаж байгаа гэж бодож байна. Яг нь тамирчин байсан нөгөө энэ замын туулаад ирсэн болохоор нөгөө мэдрэмж нь айгүй ойр байгаа. Тэгээд дасгалжуулагч нараас ямаа сураад тэгээд тамирчид юу гэж бодож байна, дасгалжуулагч юу гэж бодоод байна гэдэг дээр илүү нөгөө юм бүр болох талтай илүү ажиллахыг хичээж байгаа. Тэгээд манай шгшөөг маань одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд илүү нөгөө нэг шгшөөгийн соёл гэдэг юм айгүй сайн тогтчихж байна гэж харж байна. Одоо энд байгаа бүх залуучууд маань айгүй зөв хандлагатай, зөв одоо амьдралын хэв маягтай, сахилга оцтой, хариуцлагатай юмд айгүй сайн ханддаг ч гэдэг юм уу. Би бол тэр шгшөөгийн соёл гэдэг юм тогтоод ингэж явж байгаад маш их баяртай байгаа. Цаашдаа одоо шинээр орсон Тэмүүлэн Барсаач гэдэг юм уу ингэ шинээр орж байгаа залуучуудаа шгшээ өгч нэг ийм байдаг шүү дээ. Ингэ цаашдаа ийм соёлтой, ийм хариуцлагатай явна шүү гэдэг. Тэр талаас нь манай шгшөөг ер нь бол айгүй тийм гоё болж байгаа гэж харж байгаа. Тэгээ энэний нэг хэсэг болоод явж байгаа бас баяртай.